Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хэрлэн дэлгэцийн бас нэгэн шинэ дугаар эрхэм та бүхнийхээ амрыг ирэн мэндчлэн залгаж байна. Тус ээлжийн нэвтрүүлгээрээ бид өвөн хүндэсний өөртөн жасах хошуугаар нутагтай уянг сайхан ая дуугаараа хүн хартаа баясгасан дуучин Дандар багшчич түүний хөрхөн сурагч дүү нарын тухай фильмээс сонирхолтой бэлтгэлээ. Ардын дуугаан сайхан дуулдаг аав ээжийнхээ удмыг дагаж уламжлалт төр хурам найр наадам чагаан сарын баяр түгчээр Ахмад настныхаа дуулах Буряд ардын дуугийн уянгат сайхан гიშгийг сэтгэлийнхээ гүнд шингээж тэрл үеэс дуучин болох хүсэл сэтгэлийнх нь гүнд цохойсон гэдэг. 10 жилийн турш тэрээр их бага олон орвин үдшилэг тоглолтод оролцож олон сайхан ая дууны уран бүтээлээрээ үзэгч түмнээ баясгаж ирсэн билээ. Ажлын чөлөөндөө дуучин Дандар багш өөрийнхөө дуу урлагийн мэдлэг мэрэгжилэн хөөрхөн сурагч дүү нартаа харамгүй зориулж жаан жолоодож уламжилсаар ирсэн юм. Одоо хамтаар Дандар багштай танилцъя. Эрхэм үзэгчид бяцхан найз нараа уянг сайхан ая дуугаараа хүн хартаа баясгасан хүлэн байрын нэрт дуучин Дандар багш маань манай хүүхдийн хорвоо дэлгэцийн цочин хаймарт марилан саацсан билээ. Сайн байна уу багш? Сайн байна уу. За тэгвэл үзэгч түмэндээ өөрийгөө танилцуулна уу? Сайн байна уу? Намайг Дандар гэдэг. Би бол өөрөө хүлэн байр хотын өвөн хошууны шинэхэн баруун сумаар нутагтай. За багш тэгвэл анх хэдэн оноос эхэлж одоо өөрийнхөө найрал дууны ангиа зохион байгуулсан бол ямар зорилгоос бол одоо эрхэлж явагдуулсан бол? Дууны ангиа бол бидний 2014 онд эхэлсэн. Тэгэл одоо бид нь бас Ажлын байранд сая гараад байсан. Тэгээд одоо сургуулаа төгсөн Ажлын байранд сая гараад тэгээд одоо нутаг орондоо ирж Ажлын байранд гараад тэгээд одоо цөлөө цагаараа юу тохой хийдэг гэж найзтайгаа яраа. Тэгээд сүүлд нь бид нь өөрийнхөө сурсан энэ урлагийнхаа мэргэжлээ юм уу хүүхд багчуудаа заах энэ үүднээс болоод тэгээд дууны ангиа эхлүүлсэн юм аа. Багш тэгвэл заан сургаахтаа бол одоо гол нь яаж заадгүй жишээлбэл анги ухаан заадаг юм уу? Дууны мэргэжил заадаг юм уу? Яаж заадаг? За манай дууны ангид дэд цэцэрлэгийн хүүхдүүд байна. 4 насаа дээшээ тий. Тэгэл бага сургуулийн 1 дугаар ангиас эхлээд 6 дугаар анги ултар байна. Тэгээд дунд сургуулийн хүүхдүүд өндөр дунд сургуулийн хүүхд олон бүр байна. Тэгээд одоо бид бол анги хуваадаг цэцэрлэгийн хүүхдүүдийг нэг бүлэг болгож тий. Бага сургуулийн 1 дугаар ангиас одоо 3 дугаар ангийн хооронд бас нэг бүлэг болгож тий. Тэгээд 4 5 6 дугаар ангийн хүүхдүүдийг бас нэг бүлэг болгож игээд хувааж заадаг юм аа. Хичээл барахтаа. Тэгвэл багш бол одоо дууны мэргэжил заахаасаа бас онол заадаг уу хичээл дээр? Мөнөө бол одоо онлын талаар бол одоо яг тэгэж бас олон юм зааж үгүй яагаад гэвэл хүүхдүүд ч бага байна. Сургуультаа бас нэг хэсэг сурах юм чинь дээ. Тэгээд би бол одоо ердөө одоо дуу
Тэгээд энэ нэг дуугыг зааж энэ дуугаар дамжиж тэ хүүхдүүдээ хоолойгыг сайхан болгож тэ яаж өгөө тод хэлнэ тэ энэс эхлээлийгээл одоо дуугыг яаж сайхан дуулах, нэг дуугыг дуулахдаа бид нь яаж сайхан нэг дуугыг дуулах таахаа энийг таахаа өвлөөхөн заад юм аа. Тэгвэл багш өөрөө болохоор анги ирэхлээд сурагч заагаад бол одоо үнэхээр 10 жил болох гэж байна. Тэгвэл анхны сурагчид маань одоо дууны мөргөжлөөрөө яваад өөрийн хүсэл сонсыг сургуульд орсон сурагчид байна уу? Энэ тухай яриа. Энэ тухай ярихдаа үнэхээр их игээд ярьчихгээд үнэхээр их баясгалтай. Үнэхээр би их омхтой. Яадахтаа мөн одоо манай анги эрхлээд 10 жилийн өөрийг харж байгаа болтоо манай анхны хүүхдүүд мөн бүр их сургуульд орсон байна. Тэгээд урлагийн сургуульд тий одоо энэс дурдвал одоо манай өвөр Монгол дотороо тий өвөр Монголын урлагийн их сургуульд орсон байна тий Адис гээд тэгээд одоо цооны сэсэг бүжин гээд бас бүр одоо урлагаа одоо өвөр Монгол дотороо сайн сургуульд ороод мөн одоо их сайхан явж байна. Ял одоо өвөр Монголоос гадагшаа тий одоо Бээжинд тэгээд төвийн үндэсний их сургуульд одоо манай сурагчид бас 3-4 ороод ээж нь одоо мөн бүр одоо нэрс дуучингуула охин урнаа багшийн сурагч болоод ээж нь тэгэл одоо үнэхээр сайхан тий одоо тэгэл одоо тэрнээс дэшээ бол одоо манай Думдад улсын урлагийн их сургууль гэж байна тий тэнд одоо ятан жил манай нэг сурагч орсон анаргээд тий одоо их сайхан сураад одоо их чармайлттай явж байна манай сурагчид. Тийм байна. Үнэхээр сурагчид маш сайхан явахаар тэр нэг багш хүнд авч ихэд үнэхээр нэг баяртай учир тий. Энээр л багш хүнээ тий одоо сурагчаараа л бахархан штэ одоо үнэхээр яг тэр үед эднийг золоож явахдаа үнэхээр бас их хатуу байсан. Би бол одоо баг хүүхдүүдтэй бол их тийм их хатуу ханддаггүй. Чиний нялах хүүхдүүд юм чиндээ тэгэл одоо үгийн олоод л сайхан тааруулаад тэгэл баярлуулаад л байдаг тий. Одоо өндөр думтын хүүхдүүд урлагаар шалгуулах хүүхдүүдтэй бол би жоохон чанга байдаг. Манай хүүхдүүд бүр үзэн бүр мэднэ. Тэгээд үнэхээр бас аргагүй чи энэ их бас хөрвөө чи сайн сургуульд орно гэсээр чи үнэхээр их чармайлтай байх хэрэгтэй. Өгтөө чи бас их маш сайхан оюутстай байх хэрэгтэй. Маш сайхан авьяастай. Өгтөө чи бас маш шударгуу чармайх хэрэгтэй. Тэгээд би бол одоо өндөр думтын хүүхдүүд урлагаар шалгуулж байгаа хүүхдүүдэд маш чанга байдаг. Тийм маань чин сая эдэн их сайхан сургуульд ороод тийм мөнөө болохдоо баярлалаа гэж надад хэлдэг байсан тий. Би өнөхөр хүүхдүүдтэйгээ их сэтгэлээрээ их ойлголцдог. Энэ бол мөнөө цаан сургаал дээр миний талд бол маш чухал гэж боддог. Өнөхөр чи сэтгэлээрээ ойлголцож чи тэрнийгөө чи сайхан шаардлага чанга байх энэ бол одоо ясандаа гэхдээ чи бас хүүхдүүд ойлгох хэрэгтэй. Чи ойлгох тий энэ хүүхдүүдэд зөв сайхан ойлгож тэр дараагийн чи нэг байдлыг бүх юмыг сайхан ойлгож сайхан залруулж чадахгүй бол чи багш болсны хувьд бас дэмэлээ гэж боддог юм. Дандар багш бол угаасаа утга хурлага авьяасдаг байдаг болохоор хүүхдээ амар гоё. Авьяаслаг өөдөн авьяас нь өөрийн анхны авьяасыг татахын тулд их шарам байдаг. Анхнаас бид шиг тийм заавал игд дуул гэх юм шиг тэр нэг доторхийн юм нь дотроос нь чангаа сургаж шаж байгаа юм шиг өөрөө нэг хөөхнөө хөхтэй сэтгэлд ороо чадах юм шигээр тэгээ заадаг болохоор би дандаа дуртай байдаг. Одоо Думдад сургуулийн насны сурагчдын бол одоо хоолой хамгаалах хэрэгтэй. Тэр үе бас хоолой ховрох цаг гэж ярьдаг. Тэгвэл энэ тухай багш өөрөө яаж заадаг вэ? Дум сургуульд хичээл орж 2016 оноос эхлээд дум сургуульд би хичээл орсон. Өндөр дум сургууль болоод дум сургуульд олон хичээл орж энэ тохиолдолд үнэхээр олон туршлагатай багш нараа заалгаж игэж заах хэрэгтэй. Игэж өгтөө бигээд сургуульд орж игээд орсных цорлого эндээ байна. Тэгээ хүүхдээ ойлгож тий өөрийнхөө заах арга маягаа жоохон хувируулах тий энэ хоолой хуурж байгаа хүүхдүүд тий бид нь бол өндөр бархируулж болохгүй дуулууж болохгүй гэхдээ жоохон тэрхэн хөв дотор нь айгээд л заах хэрэгтэй.
хэрэгтэй. Тэг хамаахан гол нь бол зориг өгч байх хэрэгтэй юм байна. Өнөөний хүүхдүүдтэй зориг өгч чи болж ин чи ямар сайхан дуулж ин өнөхөр мундах байна. Чи бод ерөөдтэй гэсэн иймэрхүү хүмүүдийг үлүү хэлж зоригжуулж ямар ч насны хүүхдүүд ч гэсэн тий бага насны хүүхдүүд ч гэсэн тий нэг чи өнөхөр ямар гоё байна чи мөр дөр гоё дуусах өнөө багшээ би тэгээд гэрээ ахмад утал орж ярдсан юм байна. Ошид ярдсан юм байна. Өнөөдөр багш надад магтлаа гэж тий тэгэл одоо миний одоо заан сургаахын одоо гол одоо арга барил бол хүүхдүүдэд үлээ ойртох хэрэгтэй, үлээ ойлголцох хэрэгтэй сэтгэлээрээ чи үнэнхүү сэтгэлээрээ чи энэ ажилдаа сайхан хандах хэрэгтэй. Хүүхэд чи үнэнхүү сэтгэлээсээ хандахсаар хүүхдүүд чамайг ойлгоно. Энэ надад энэ багш намайг хүндэлж байна. Надыг хүндэтгэж байна гэсэн маяг энэ мэдрэмжийн хүүхдүүд гэж ойлгоно. Тий, ойлгоно, мэдэрнэ. Тэгвэл би хүүхдүүд ба олон багштай ихэлж яагаад хүүхдүүд чамд дуртай байдаг юм? Дандар багш гэд яагаад гэхдээ би бас хүнээс сонцохоо заах юм ба юу байх вэ? Гэхдээ би бол одоо хүүхдүүд ойртно. Үнэхээр ч сэтгэлээр ойртох хэрэгтэй. Тэгээд л болоо. Би одоо мөн нэг дахин нэг ярахад би сургуулийн тойронд байхдаа би өнөхөр миний олдор маш сайхан багш нартай байсантай л одоо би мөн энэ зэрэг хүрлээ гэж боддог. Тэгээ би одоо энд нэхэн юугаар дамжиж өнөхөр багш нартай баярлалаа гэж хэлье. Миний одоо анхны багш тий Должин багш. Тэгээ миний одоо баг сургуулийн дууны багш тий Хосоо багш, Сувд багш. Тэгээ өнөхөр би маш сайхан багш нартай гэж байсан таарсан та би бол одоо өөрийгөө өнөхөр их юу гэх юм таланттай азтай гэж боддог. Тэгээд би одоо мөн багш болсоод явахдаа би энэ багш нартайгаа үргэлж уулздаг. Би тэгээд энэ багш нараасаа бас олон юм мэдэж явдаг, мэдрэх хэрэгтэй. Би Баттулгнэстэй. Би танд нэг дуу зүгье. Бороо чивэрчл байваа. Хүүгээ таалан хүлээцсуугаа. Хөхөрөх тэнгэр шүүдэн чирэгвэ. Хүүчин танда яацлааваа. Миний дуу хөргөн дуу нартаа өөрийгөө хэлсэн үү? Ямар ангид орж идэх вэ? Тэгвэл миний өөрөө аль ангид хамгийн очих хэрэгтэй юм бэ? Тонэг тийм ба? За тэгвэл Дандар багш нь маш сайхан дуу заасан байх та. Ямар дуу нь өөрөө хамгийн хэрэгтэй юм бэ? Бомбог яахад тийм үү? Хамаг төрөө хөргөх үедээ миний хөргөн дуун дуртай гэх бол хүний юм дуулж чадгүй, дуу гаргаж чадгүй, үгүй тийм тодгүй. Тэгээд энэ дээрээ одоо олны дон байгаад гисэн юм уу, энэ нөхдөд хараад гисэн юм уу, өөрөө дуртай болоод гэх юм бас их давшилтай байна гэж бодож байна. Balla balla ba. Hanguruna tawa tawa toy. Halay show illa illa hoy. Hundan changan girre billaga. Haure ore balla balla na. Ayare 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 ангидаад байгаа хүмүүийг зоргох юм дээ. Тэгээд
Монголоор бас одоо дандар болсон дандар улсаас дуртай. За тэгвэл багш өөрөө ийм олон жил сурагч дагуулад бас олон газраар явж тэгээд олон бас шилдэг хэр бүтэмж авсан байхдаа тэгвэл эдгээр олон явдлуудын дундаас багшийн хувьд одоо хамгийн гүн суугдлаг үдээсэн явдлаа хаваалцсан. Энэ олон жилийн турш 10 жилийн турш өөрийнхөө дуртай ажлаа ихэд сайхан системтэй хийнэ гэж өнөхөр бас их чанга зорлог хэрэгтэй бас хадгалж хэрэгтэй. Тэгээд үнэхээр юу ч гэдэг нь би бол одоо нутаг орныхоо хүн цонтоо тий игээд одоо их хүндтэй хүндлэгдэж явахтаа би үнэхээр их энтэй би их өөрийгөө их жаргалтай гэж боддог. Тэр нутаг орныхоо хүн зон чамайг өндөр үнэлэх чинь нутаг орныхоо хүн зондоо үнэлэгдэх бол ямар ч их дэлхийн том шагналаас хол үлээ гэж би энийг их боддог. Энийг манай нэг ах надад бүрэн байр багш нэг бид нэг ярилцаад өмнө яддаг байсан. Тэгээ би энийг их өнөхөр сайхан мондог уу гэж боддог. Өнөхөр тийм юм байна. Чи гадны ямар их нэртүүд гэсэн чи нутаг орныхоо хүн зондоо хүндтэй хүндрэлдэж явах хамгийн их жаргал. Тэгээ би өнөхөр энэ олон жил бид нэг олон тоглолтоор явлаа. Олон тэг өвөр Монголын цагаан сарын үдшилтэд орлоо. Тэг улаан өдөр Монголд очлоо. Улаан өдөр явлаа. Тэгэд манай хөлөн байрахаа цагаан сарын үдшилтэд орж олон орлоо. Хүүхдүүдтэй энэ нэг одоо яг тоглолтоор дамжиж хүүхдүүд маань олон туршлага хуримдуулах нь бол хамгийн гол. Буяа дааж сурах хэрэгтэй. Аягаад бие бүр сайхан уйтэй өвтэй байх хэрэгтэй. Бие хүндлэх хэрэгтэй. Энэ тохиог би бол одоо маш их сургалжилдаг. Тэгээд одоо бид нь бас олон жилийн турш олон тоглолтоор явсан. Айл нэг нь хамгийн их нүүдэлтэй гэтэл надад одоо сунгах дийлгүй. Тэр бол бүр сайхан. Тэгээ өвөр Монголын цагаан сарын үдшигсэн манай хулан барай цагаан сарын үдшигсэн хүүхдүүд авч эхэлсэн нэг алхам дээшлэх тоглолтоор дамжиж манай хүүхдүүд нэг юм мэдэж авах, сэрж авах тоглолт юм байна. Би яаж заавал тийм байх нь юу хэрэгтэй. Хүн бол бас энэ сайхан дандар багсын сайхан урын авьяаслын байдлаар хүмүүжигдээд бас их урам зоригтой бас олон сайхан ахгүйд нөхдөөтэй наадаж хөөрж юм байх. Бас өөрийн мөрөнд зоригжуулна их сайхан юм нэг зоригжуулалтыг авч ирж байна. Онцгойлон ахад өөрийн биеийн даах тийм ээ. Онцгойлон ахад нэг өөрийн үндэснийхээ утга орлыг, соёл урлыг залгаад энэ сайхан их удаа өөрийн буяа давтан боловсруулах нэг сайхан тавчин гэж бодож байна. Ерөөсөө хүүхэд нас маш гинэн цайлган тэгээд хүүхэдтэй байсан цаг мөч бүр маш сайхан хөгжилтэй байдаг. Тэгвэл та багш энэ тухай ярил. Үнэхээр би одоо энэ олон жил хүүхдээ ангир хэлээд энийг одоо хамгийн илүү их ухааж мэдсэн. Үнэхээр хүүхдээ байх үнэхээр жаргалтай. Хүүхдтэйгээд байхад бүх бие энерги гоё болно. Бүх ядрал бүх юм бүр алах болно. Үнэхээр би тэгээд энэ гарахтаа игээл хүүхдүүдтэйгээд байгаад байхад үнэхээр ямар гоё хүүхдүүдийн үз ямар гоё хөөрхөн тарганч байна, туранхайч байна хөөрхөн хүүхдүүдээ үнэхээр гоё. Тэгээд би одоо би өөрийгөө үнэхээр азтай гэж боддог. Үнэхээр би бас өөрийгөө ингэж юм игээд урдгийн юм сураад тэгээд мөн утгатай ирж өөр ажил дундаа игээд хүүхдүүдтэйгээ бас нэг юм зааж байхдаа би үнэхээр өөрийгөө азтай гэж боддог. Тэгээд үнэхээр баярлалаа. Тэгээд намайг одоо бүхий тусалсан хүн бүхэнд би баярлалаа гэж хэлье. Дандар бол 12 онд бол манай байгууллагад шалгаж орсон дуучин. Тэр бол ажилдаа амар чармайлтай, идэх хийстэй, дараахан шиний өдөх өрч жаргатай шилдэг залуу юм аа. Та бол үнэхээр манай нутаг орондоо гялрж яваа дуучин тэгээд бас олноо хүндтэй багш тэгээд та одоо сурагч дүү нартаа юу нэгэн одоо сануулж хэлэх зүйл байна уу? Сурж байгаа зүйл үнэхээр сургуулийн их сургуультай байх үед байгаа нөхөн цагтаа
чи маш чанга өөрөөдөө хариуцлагатай өөрийгөө үлүүхэн юм сураарай л гэж хэлмээр л байна. Чи сурсан сургуулийн орчин тоорондоо сурсан юм чи төгсөж бараад үнэн сайхан хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд одоо өнөхөр амьдлыг байгаарай. Тэгээ амьдлыг байгаарай л гэж хэлээ. Урлагийн ажил бол өнөхөр их маш их мэдрэмжтэй, чиний маш их авьяастай байх хэрэгтэй. Хүн зооны думд явах гэсэн чинь маш чихчэнгүй байх хэрэгтэй. Тэгтээ залуучуудаа энэ бүхнийг хэлье. Хүүхэд багчууд маань яах вэ? Энэ хөвөрөл өөрийнхөө тэр хөвөрөл байгаасай. Цаадэгжин цаваалын хөөрхөн энэ л зангаад болдоо. Өнөөнөө манайхны хүүхдүүд өнөхөр сурлах өнөхөр яаруу сурж явах зүйлний хоол байна. Нэг баахан улуухан дараастай тий. Тэгээд би бол одоо энийг одоо дуугаар дамжиж хүүхдүүдтэй нэг одоо баяр заргалтай баяр цэнгэлээ олгож өгвөл миний би эндэл их баясна. Тэгээд одоо миний ажил игээд болно гэж боддог. Эрхэм үзэгчдээ хэрлэн дэлгэцийн тус ээлжийн нэвтрүүлэг өвгөр өндөрлөх боллоо. Хүлээн авсан яргсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид дараагийн дугаартаа дахин залхъя. Баяртай.